Hey, за юу яцхан үзэгчтэй News in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэндээ 7 хоног болгон хүргэдэг Монголын хипхопын товч тайм базаа мэдээлэл хүргэхэд бэлэн боллоо. Олон юм яриад яг уу шууд бичлэгт орцгоё. За эхний сэдв бол рэпер Rocket Beat олдчихин. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа өөрийнхөө томоохон хэмжээний стадионы шоунаас хойш ямар ч уран бүтээлийг бол ерөөсөө хийгээгүй. Тэр шоу тоглолтын өмнөөс өөрийнхөө хамгийн сүүлийн тоглолт гэдэг зүйлийг бас ярьжсэн шүү дээ. За удаан хугацаанд уран бүтээл хийгээгүй бас удаан хугацаанд ямар тоглолтын дээр дуулаагүй удаан хугацаанд олон нийтийн өмнө гараагүй байж байгаад Central TV-гийн Tonight Show-нд бол өргөдөө оролцсон байгаа. За түүнийг бол тоглолтоос нь олон нийт хараагүй байсан. Харин цоо шинхэн өнгө төрхтөгөөр эргэн ирсэн байсан. За тухайлх юм бол бид нэр хизээч өмнө нь харж байгаагүй урт үстэй баяр ахыг харсан. За мэдээж та бүхний мэдэж байгаагаар Rocket Beat ганцхан рэпер биш байгаа дуудчихин. Продюсер, найруулагч, 3D артист, видео тоглоом бүтээгч гэх мэт цол хэрэгмүүд бол түүнийг дагаж явдаг болсон. За баяр ахын хувьд бол энэ байхгүй байх хугацаанд яг юу амжуулж ямар ажил хийж байна вэ гэдгээ бол Tonight Show-нд бидэнд бол айгүй тодорхой ярьж өгсөн. За жишээлх юм бол хамгийн ойрын нээлттэй хийх ажил нь 7 сарын 23-нд өөрийнхөө охинтойгоо хамт дуу оруулсан видео тоглоом цацна гэдгээ хэлсэн. Энэ Siam Store. За энийг бол баяраа өөрөө бүтээж хийсэн. За энийг болохоор тэгээ энэ юу юм? Манай тоглоомны 2 дахь дүр гэдээ явж байгаа. Тэгээд энийг яг тухайн үедээ бид нар цаг толцсон. Тэгээ хүн хүч айгүй багтаах үед яг энэ дүрийг энэ 3-р юм character design хийх хүн манад яг байхгүй байсан байхгүй. Авах энэ ажлыг авах. Тэгээд уул нь 2 сарын дараа хийгдэх ёстой ажил байхгүй. Тэгээд авах хүн байхгүй харин би нөгөө гой санагдаад багтаад болдгоо. 3D хиймээр санагдаад багтаад болдгоо. Тэгэхээр нь госъё гээд би өөрөө госч игээд. Тэгээд өстой суугаад нөгөө бүх хичээл мөчөөлийн бүхтийн үз. Энд чинь бүр үйлдвэрийн дамжлах шиг айгүй төвхтэй. Тэгээд би яг гэртээ бүр ингээд суусан яг өдрийн бол яг минимум яг хотлоо ярьж байгаа юм. Энэ бол яг минимум 13 цаг суусан өдөрт. Яг зогсолтгүй 13 цаг суугаад зомбироод босч ирээл нэг асуудал гараад нөгөөх нь яах юм бол гэж бодж явчихад босоод. Тэг яг 2 сар суусан байхгүй. Дэлбэртлээ суугаад тэг ямар ч байсан хүнээ бүтээж ямар ч хүн дүрээ амжсан гаргаж чадсан. Тэгээд айгүй их юм сурсан. Тэгээд түүнээсээ цаашаа ингээд нөгөө 3D-д бүр дурлаад нөгөө бүх юм үзсэн болохоор бүр одоо нэг юм аяг тавг хийхээр бүр үнэн инээдтэй санагдав. охинтойгоо хамт дуу оруулсан. Тий. Тоглоом дээр тий 2 дүр байгаа. 2 үндсэн дүр манай тоглоомч яг нөгөө шидтэн буюу туулаа хоёрын хоорондын харилцаа байдаг. За одоо харуулъя. Ингээд шидтэн туулаа. Шидтэн туулаа. Тэгээ шидтнийг би өөрөө оруулаад охин маань болохоор туулааны дууг оруулсан. Тэгээ одохгүй бүгдээрээ энэ гахтай тоглоомыг хэдэн сарын хэдэнд нэгж байгаа лээ. Гоё юм. Нээрээ өнөөдөр чинь нээрээ тэгсэн шүү дээ. Би тэгээд ирсэн одоо санаж Өсөрөөс хамаагүй юм шиг байна. Энэ юу яаж байгаа? Одоо 5 жил хийсэн прожект маань одоо яг анх удаа одоо ингээд яг аль биесээр 7 сарын 23-нд одоо гарах гэж байна. Тэгээ За гэх мэтчлэн түүний хувьд маш олон сонирхолтой зүйлсийг ярьснаас гадна залуучуудтай хандаж нэг уриалгыг бол хэлсэн. Хүн ингээд нөгөө дууны үгэн дээр байдаг шүү дээ. Заавал аав ээж болж иж аав ээжигээ ч юм өөрийг нь харилцагсаа ойрт нэмээ ууч гэдэг юм те тэр хүмүүсийг яг бүрэн ойлгох юм гэж. Яг ойлгож байгаа л да зарим хүмүүс ухаантай хүмүүс мэдээж эрт ойлгож байгаа. Гэхдээ яг өөрөө хүүхдтэй болж иж тэрийг яг мэдээд байхгүй. Бүр яаж мэдэж чинь гэхээр би тэр нөгөө déjà vu гэдэг шүү дээ. Нэг нөгөө хүүхдээ хайрлаж байхдаа déjà vu гэдэг чинь яг нөгөө юм яг хүүхдээ би өөрөө хайрлаж байсан чинь урд нь эмээ надад яг хийдэг байсан тэр үйл ороод ирэнгүүт би яг эмээ тэр үед яг юу мэдэрч байсан шууд ингээд буугаад баг гэдээ орж ирж байгаа. Юу байсан бэлээ? Тэр болохоор нөгөө ван угаадаг. Нөгөө усанд орох юм ваныг нэг угааж өгдөг. Манай эмээ чинь надад усанд орох болохоор миний ваныг угааж өгöd бэлддэг гэсэн баг. Тэгээ би чи яг нөгөө хүүхд тоснорох ван угаажсан чи гин бам ингээд орж ирж байгаа. Яг л энэ үед ингэж хайрн юу ч яасан хүүхдтэйгээ төлөө юу ч хийхэд бил ингээд зүгээр яг ван угааж төвчтэй юм биш л дээ. Мэдчихээн тэрэ мэдчихээн. Ер нь хэлчихээ санааг байдаг байгаа тийм. Тэгээд яг тэр багхгүй. Тэгээд хүүхд өөрөө яг тэрийг туулж яаж ингэж яадаг. Тэр нь жоохон харамсалтай гэдээ бас дуун дээр байгаа шүү дээ. Ер нь жоохон харамсалтай байлаа. Хүн нөгөө хайртай хүмүүстэйгээ эрт тэрийг илэрхийлж мэдхгүй. Тэгээд нэгтэй хүүхд мөгчнийг баг хайртай майртай гэл. Ээж хайртай шмарч их айгу цөөхөн. Тэ? Аюу цөөхөн. Тэгээд тэр сүүл бүр хөгшрөөд ингээд заавал ингэж тэр замыг туулж ээж тэр хүн тэрийг ойлгож тэрийг үгийг харамлахгүй хэрэгэлдэг болдог ч юм уу. Тийм болоод байгаа байхгүй. Тэр нь жоо харамсалтай. Тэгэхээр яг залуучууд маань одоо аав ээжигээ бол эртгэн дээр нь сайхан хайрлаад юунд ганц үг хэлэхэд одоо тэр чинь тийм хэцүү биш шүү дээ. Ер нь тийм үстэй. Юундаа тэгээ кринжлээд ахав. Юундаа тэгээ автгаараад ахав тань. Автгаагаад тий. Зүгээр тийм тэгэхээр тэрийг бол харамлахгүй ер нь бол хэлжсэн зүгээр юм байна л гэж би бол ойлгосон.
За ямар ч тач рэпер Rocket Bay-ийн хувьд бол ойрын үед олон нийтийн өмнөөс гарч ирээгүй байсан. За түүнэр бол нэг иймэрхүү сонин сайхантай. Тэгэл ер нь зүгээр суудаггүй маш хөдөлмөрч хүн гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. За мэдээж сонсогчдын хувьд бол түүнээс нэг айхтар шинэ уран бүтээлийг хүлээхээ болчихсон байх. Яагаад гэвэл нэгэн тлийн тогооноос жоохон гарчсан байдалтай байгаа учраас. Харин түүний явуулж байгаа прожектууд нээлттэй их тоглоомуудыг нь хүлээдэг болсон баха. Рэпер Rocket Bay буюу Баяраа ахаас бол хүсэх ганцхан зүйл байна. За ойрын ядаж 3 жилдээ нэг том тоглолт. Маш чанартай тоглолт тэгээд сонсогчдтойгоо 3 жилдээ нэг удаа уулзахад за тэгэл болоо. Түүнээс бол угаасаа дандаа чанартай зүйл гардаг гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэгээд Монголын төвшөнд цаачин яг жинхэнэ од шиг амьдарч байгаа цөөхөн хүмүүсийн нэгэ. За тэгээд залуу хойч үедээ үлгэр дуурайлал болсон рэпер Rocket Bay-тэй холбоотой энэ 7 хоногт иймэрхүү мэдээллүүд анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол арга бэлэг хэмээх лейблтэй холбогдож байгаа. За тус лейблээс бол 7 хоногийн өмнө цоо шинхэн уран бүтээл цацагдсан. MC Aruka болон Black Cap нар ноён хэмээх уран бүтээлийг цацсан. За энэ дууны онцлог нь бол одоо үеийн улс төрийн дарлалыг ерөнхийдөө дээр үеийнхээр харуулсан гэж хэлэхэд болно л доо. За клипэн дээр бол хоёр рэперийн хувьд дарлуулж байгаа ардын дүрд тоглосон ба за хэрвээ яг ардууд нь нэгдээд шудраг босч үйд юм уу те ноёдынхоо төлөө тэмцэж чадах юм бол бүхнийг өөрчлөх боломжтой. За нэг иймэрхүү мессеж өгөөд өгөхийг зорьсон байна. За сүүлийн үеийн хипхоп уран бүтээлүүд бол entertainment цаг үеэ дагаад яг нэг иймэрхүү уран бүтээлүүд айгүй тийм дутагдсан байсан. За энэ хоосон эсвэл өгүүлэгдсэн зайн дээр яг иймэрхүү уран бүтээл хийж ийн гэдэг нь бол айгүй гой санагдчихээн. Ерөнхийдөө энэ дууны утга санаа мессежинч гэсэн цаана бас нэг өгөх зүйлтэй гэх юм уу. За энэ дуун дээр орсон MC Aruka ахыг бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Сүүлийн 1-2 жилийн хугацаанд бол уран бүтээлүүдээ эргээд идэвхтэй бол хийж эхэлсэн байгаа задны хувьд. Харин нөгөө рэпер Black Cap-ийн хувьд бол арга бэлэг хэмээх лейблд ороод за тэгээ одоо 2 дахь клипээ цацчихсан явж байгаа юм байна. За харин эхний уран бүтээлээ энэ оны 1 сард цацсан бөгөөд Workers хэмээх уран бүтээлийг цацсан. За энэ дууг сонсоод клипийг нь үзэж байхад бас л ийм нийгэм рүүгээ чиглэсэн иймэрхүү утгатай дуу байсан. За дуу уран бүтээлийн хувьд нэг иймэрхүү харин арга бэлэг лейблийн хувьд энэ оны 4 сарын 4-нд бүр Step Arena тоглолтоо хийсэн байна. Арга бэлэг хэмээх лейблийн продюсераар нь MC Aruka, за артистууд гэх юм бол No Name-ийн Багях, Дөрвөн зүгийн кадр, Нөлөөгийн Моба, Black Cap хэмээх залуучууд байгаа байна. За тус лейблийн бүрэлдэхүүнийг харах юм бол ерөнхийдөө нэг юм өвжинэр дундаас тогтож байгааг харж байгаа бох. За тэгээд ямар ч тач Монголын попод өмнө 7 хоног цацагдсан онцлог уран бүтээл нь яах аргагүй ноён хэмээх дуулаа. Арга бэлэг лейблийн цаашдын уран бүтээлд нь томоос том амжилтыг хүсье. MLB-д Newsack нэрээр 200 урамшууллаа. За дараагийн сэдэв бол рэпер Mrs M-тэй холбогдчихээн. За түүний хувьд болвол 2026 он гарснаас хойш нэг хайхтар олон дуу цацаагүй ерөнхийдөө болвол уран бүтээлээс жаахан хол байгаа гэх юм уу да. Гэхдээ олон нийтэд цацсан дуу тийм олон байгаагүй ч мэдээж цаагуур болоод цомгийн ажил хийж байгаа байх гэж бодож байна. За Mrs M-ийн хувьд бол олон нийтийн өмнө хэсэг чимээгүй байсан ч энэ хугацаанд бол маш том нэгэн ажлыг амжуулсан байна. За энэ нь юу вэ гэхээр доор 112 хэмээх өөрийнхөө студийн нээлтийг хийсэн байна. За тус студийн нээлт нь бол сая 5 сарын 31-нд болоод өнгөрсөн. Нэг хоног юм шүү. Нэг хоног. За рэпер Mrs M-ийн хувьд бол та бүхэн мэдж байгаа нэгэн цаг үед бол Монголын хипхопын эмэгтэй рэперүүдээс дэндүү тасарчсан амжилттай явжсэн. Харин одоо түүний хувьд болвол альбом цомгон дээр ажиллахынхаа хажуугаар өөрийнхөө студийн үйл ажиллагааг явуулах нь байна. За ер нь ингээд харангуйдаа түүний хувьд шууд эмэгтэй рэперүүд дундаа одоо шууд өвжий болж байгаа л да ер нь бол. Одоо яг өөрөө уран бүтээл хийхээс гадна рэпер, продюсерийн ажлыг бас давхар гүйцэтгэхэд явах юм шиг байна. За энэхүү студийн үйл ажиллагаа нь бол голчлон дуу бичлэг болон зураг авалтаар явах нь байна. За тэгээд ямар ч тач саяхан шинэ студи нээсэн рэпер Mrs M-д бол Томос том баярыг хүргэе. За тэгээд энэ 7 хоногт доор 112 студитэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол хөгжмийн продюсер Men on the Moon-тэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол цаачин нэг цомог дээр сүүлийн 6 жил шахуу ажиллаж байгаа. За энэ цомгийн нэр бол Ethnic Spiritual хэмээх нэртэй цомог байгаа. За цомгийн дуунуудаас дурдах юм бол Desi болон Morning Star-ын Down хэмээх дуу байгаа. Raforтай хамтарсан Уудам хэмээх дуу байгаа. Bisma, Nimba, Limit King-ийн Залуу Баян Монгол, Ka, Bogi, Наран Дулам нарын Агуула хэмээх уран бүтээл. За мөн сүүлд цацагдсан Psychon болон Илсэг, Men on the Moon Тэнгэрийн хүч хэмээх уран бүтээлүүд бол яг одоогоор цацагдсан байдалтай байгаа. За Тэнгэрийн хүч хэмээх уран бүтээлийг онцлон ярих нь бол зүйтэй байх гэж миний бодлоор бодож байна. За яагаад гэх юм бол Psychon болон Илсэг нарын тэр хоорондын зохицол болоод клипний хийцлэл, дуулалт, үглэлт гэдэг ч юм уу те бүх юм ерөнхийдөө бол айгүй гоё дончтой, айгүй гоё клип болсон байсан. Psychon болон Илсэг нарыг бол зарим нэгэн үзэгчд маань хараахан мэдэхгүй байж магадгүй. За хэрвээ тийм бол би 2024 онд Psychon-ы давааны болон Илсэг нартай подкаст хийж байсан тэрийг үзээрэй. Айгүй гоё мэдрэмжтэй
уран бүтээлүүд нь дандаа шинэлэг болоод өөрийн гэсэн өвөрмөц хэм маягтай байдаг. За мөн энэ цомогт бол Гинжин, Хоёр хүү, Гавана, бүрээд ахын дүүсээс гэх юм бол Альхан, Дизэ, Сарюна, өвөр Монгол ах дүүсээс Даваням, Илсэг, Тайвуу. За ингээл хараад ангууд айтник спиричуал хэмээх цомог бол хамаг Монголыг хамарсан. Ерөнхийдөө бол айгүй том, айгүй дайжгүй цомог юм шиг харагдчихээн л та. Халах монголчууд оролцсон байна, бүрээд монголчууд оролцсон байна, өвөр монголчууд оролцсон байна гэдэг ч юм уу. Цомгийн хувьд бол тун удахгүй буюу 6 сарын 14-нд цацагдах гэж байгаа юм байна. За тэгээд ийм гоё прожект, ийм гоё альбомыг сүүлийн 6 жил хийж байгаа. Men on the Moon-д цаашдын уран бүтээлд нь томоос том амжилтыг хүсье. Та бүхний мэдж байгаагаар бол энэ цомгийн зарим дуунууд нь аль хэдийн олонний сонорт бол хүрчихсэн байна. За тэгээд энэ 7 хоногт хөгжмийн продюсер Men on the Moon-тэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол рэпер Big G-тэй холбогдож байгаа. За рэпер Гинжин болон рэпер Big G-ийн No сэлгээ хэмээх дуу хэдийгээр цацагдаад сар гарan болж байгаа боловч хипхоп сонирхогчдын анхаарлыг бол одоо хүртэл entertainment байдлаараа татчихин. За тухайлах юм бол рэпер Гинжин болон рэпер Big G-ийн No сэлгээ хэмээх дуун дээр өөрсдөө реакшн хийсэн. За энэ реакшн бичлэгдэр бол сонсогчдод айгүй олон асуулттай байсан зүйл дээр хариултыг өгсөн. За хамгийн ихэнд бол рэпер Гинжин гангаар бас өөрөө хариу дис хийсэн гэдгээ ол зөвшөөрсөн. Зарим мэдгүй хүмүүсүүдэд хэлэхэд их энэ ID-нд солигдоод ингээд утга учиргүй янз бүрийн болоод байгаа юм шиг санагдаад байгаа юм шиг. Энэ болохоор ерөөсөө татар гангаа хоёрын хамтарсан дуу эдийн тэрэн дээр ер нь айн яг ийм айтэй би тэрийг нь албаар тастаж аваад зүг бай тийм. Аяыг нь албаар эхнийхэн 4 тактын тастаж аваад энэ дээрээ тавиад адилхан бөмбөр тавьж агаад татар гэдгийг нь атар гэж яагаад ерөнхийдөө дийсэлсэн байд юм аа. За харин үүний дараа рэпер Big G яг яагаад рэпер Rookie руу дийсэлсэн бэ гэдэгтээ хариулт өгсөн. Сонирхолгүй. Аха. Энэ дээр нэрээ бро. Би яг тэр ерөөхдөө хүмүүсүүдээ сонссон ч яг юу яасна бас сайн мэдгүй байхгүй яг яасан. Нэг баахан стори эднэр хийгээл таны муулж байгаа юм уу те? Тий, энэ худлаа нээсэн мста гэдэг тиймэрхүү юм тий яасан. Яг би болохоор яг хүмүүстэй ер нь бол айгүй аль болох ялангуяа дүүнэртэйгээ те аль болох гоё ийлдэг, гоё харьцах гэж хичээдэг. Тэрийн маань зүгээр бас нэг тийм энэ нэг худлаа энэсээ яач чаддгүй гар гэж зарим нэг нь бас жоохон эндүрдий юм шиг байл. Тухайн үед нь та зүрүүлж стори мөр хийсэн юм уу? Гүү яах вэ? Би ч рэпер шүү дээ, инфлюенсер биш шүү дээ. Дуулна шүү дээ, тийм шүү дээ. Тэгэл ерөнхийдөө энэ дуун дээр хариу болгож оруулсан. Ер нь гэхдээ их олон хүмүүс бас тэр талаар бас их ярьсан. Ингиж нэг хэлэх цаг нь болсон гэж бас бодсон. Жижиг ах таартай шүүгээ стори хийсэн биз гэстэй. Тийм стори хийж хэвчээ. Хайрлж юмсан дээр хоо. За мөн татарын мөөгийн болон рэпер Big G-ийн цаг үеийн асуудлаар бол рэпер Big G хам нээсэн. Хэрвээ шаардлага үүсвэл одоо харин ч ингээ боксинг дэмжээнд дэр гард юм уу яад вэ те? Өрн дуудд юм уу яад вэ? Тэгж асуудлыг шийднөхөөс би бол хэрүүлэг шийдэхгүй л гэж бодож байгаа. Хамгийн түрүү нэгдүгээрт яг тэрэн дээр бол яг энийг үзэж байгаа хүүхэд залуучуудаа нэг юмыг яг захиж хэлмээр байна. Ямар ч асуудлыг шийдэх гарц нь хизээч зодоон буюу хүчирхийлэл байдаггүй шүү гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаасаа бас надад дийслүүлсэн хүмүүс тэгээд ярилцлага өгд юм дөө. За ямар ч тач энэ реакшн видеоны хувьд бол өмнө 7 хоногт сонсогчдын анхаарлыг бол маш ихээр татсан сошиал дээр аягүй их үзэлтийг авсан. За тэгээд яг яагаад дийс хийсэн, яг ямар учир шалтгаантай байсан гэдгийг нь хүртэл өөртөө аягүй тэм дэлгэрэнгүй ярьж өгж шүү дээ. За хамгийн сонирхолтой нь хэдүүлээ сая бичлэг төвцөн шүү дээ. Рэпер Big G татарын мөөгийн ах тандан өөрийнхөө үгийг хэлэхэд түүнтэй хуучин цагт бифтэй байсан дуучин Экүүл буюу анх хоёр өөрийнхөө Facebook дээрээ татаартай олон юм битгий яриараа хаймхай байж. За нэг иймэрхүү постыг өөрийнхөө Facebook дээр бичсэн. Дуучин Экүүлийн хувьд бол та бүхний мэдэж байгаачлан өмнө нь бас рэпер Big G шууд хоёлаа халз рингэн дээр тулалдъя гэдэг бол тулалдааны урилгыг бол явуулж исэн. За саяны энэ бичсэн постоос нь харахад бол дуучин Экүүлийн хувьд одоо болтол тэр бифтэр юм бодож явдаг нь ойлгомжтой байна. За мэдээж энэ бүхний хариуд бол рэпер Big G ах ямар нэгэн стори ч гэдэм үү те ямар нэгэн мэдээллийг бол ерөөсөө хийгээгүй. За ямар ч тач татарын мөөгийн болон рэпер Big G-ийн биф бол ерөөхдөө энэ хүрээд бол өндөрлсөн ойлгомжтой. Яг хөө цаг хугацааны явцад бол дараагийн гарах уран бүтээл дээр бол бие рүүгээ нэг юм нууцхан мөрт шидэх. За нэг иймэрхүү зүйлээр энэ биф үргэлжилж магадгүй. Тэгээд өнгөрсөн 7 хоногт No сэлгээ хэмээх дууны реакшн видеотой холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд олонний анхаарлыг За дараагийн сэдв бол Монголын урлагт өнгөрсөн 7 хоногт гарсан нэгэн харамсалтай мэдээлэлтэй холбогдож байна. Good Boys хэмээх хамтлагийн ахлагч дуучин Мөнхбаатар 5 сарын 31-ний өдөр бол харамсалтайгаар амьнасаа алдсан. За түүний хувьд бол өөрийнхөө сошиал медиа Facebook хуудсан дээр лайв хийж байгаад өөрийнхөө амь насыг хорлсон. За нэг иймэрхүү мэдээллүүд бол сошиал дээр бол битүү хөвөрсөн. За түүний энэ золгүй үйл явдалтай холбоотой мэдээллүүд бол сошиал дээр асар их явсан. За яг энэ үйл явдалтай холбоотой мэдээллээр 20 цэгийн гих сайт Good Boys хамтлагийн дуучин
Мөнхбаатарын амиа хорлсон шалтгаан юу байв? Good Boys хамтлагийн ахлагч дуучин Мөнхбаатар нь өчигдөр буюу 5 сарын 31-ний 19 цагийн үед Баянгол төвөргийн 05 дугаар хорооны дугаар байрны өөрийн амьдардаг гэртээ лайв хийснийхаа дараа амиа хорлжээ. Ингэхдээ тэрбэр өөрийнхөө хоолойг боомлон амнасаа алдсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн элцсийн бие бүрэлдэхүүн шалгаж байна. Хэргийн газар очисон цагдаагийн шинжилгээгээр талигаач гадны нөлөөгүй амиа хорлсон тогтоогдсон. Гэхдээ сэтгэл зүйн хувьд түүнийг хэн нэгэн дарамтлсан үхэлд хүргэх шалтгаан болсон эсхийг мөрдөгчд олж тогтоохаж. Тэрээр сошиалор лайв хийхдээ сэтгэл санааны гутралд орсон байсан. Эгэгч эмэгтэйд гомдсон тухай хэд хоногийн өмнө хайртай эмээн хорвоог орхисон талаар ярьж байв. Тус хамтлаг нь хүүхдийн ордонд 2006 онд байгуулагдсан өнөөдрийг хүртэл хамтдаа уран бүтээл хийж буй pop хамтлаг. Энэ талаар Эцэг Мөнхбаатар бид тэмцээнд орохын тулд хамтлагаа 5 минутын дотор байгуулсан. Өнөөдрийг хүртэл 19 жил хамтдаа явж байна гэж ярилцлага өгсөн байдаг. Хамтлагийн гишүүд болон найз нөхдийг нь цагдаагийн хилцээр гэрчээ дуудан мэдүүлэг авсан. Тэдний ярьж буугаар Мөнхбаатар нь сэтгэл санааны хувьд хэвэн байсан гинэ. Ер нь дуучид олонний хүмүүс яагаад амиа хорлдог вэ? Сэтгэл санааны гутрал харж тамхи, мансууруулах бодисын тунг хэтрүүлэн хэрэглэх, мөнгө санхүүгийн асуудалд орох, бүтэлгүй хайр, дарамт шахалт, мөн уран бүтээлийн карьер нь уруудаж нийгэм таагүй хүлээж авсан гэх шалтгаанууд нөлөөлдөг ажээ. Их Үрсийн баярын өдөр дуучны үхэл тун харамсалтай мэдээ дуулгасан ч хойшид залуус ийм гомой зүйл битгий хийгээсэ амьдралд тохиолдсон хэцүү бэрхшээлийг даван туулах чадвартай байгаасаа гэдгийг сануулах байна. За нэг иймэрхүү нийтлэг бол 20 төцийг минь бичсэн. За ямар ч тач яг яагаад амиа хорлсон, хэргийн цаана юу байна те, хэргийн үнэн үннийг бол цагдаа нар олж тогтоох үед. За Good Boys хамтлагийн хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Яг манай үеийнхнийг бол хүүхэд наснд байхад дуунууд нь бол нэлээд явдаг байсан. Хүүхэд насны дурсамжинд бас тодор үлдсэн хамтлаг байсан. Талигачин ар гэр болон найз нөхөд ойр дотны бүх хүмүүст нь гүнээ харамсал илэрхийлье. Сайн амгалан болтугай. За дараагийн сэдв бол Rap Divj-тэй холбогдож байгаа. За Rap Divj-гийн Season 4-ийн 4-р дугаар бол саяхан YouTube дээр цацагдсан. За EP-нэг цацагдсанаас хойш ерөнхийдөө бол оролцогчдын төвшин ямархуу хэмжээнд очсныг бол та бүхэн мэдж байгаа. За мөн авраг авах магадaltaй бааталчдаг ч гэсэн та бүхэн дотроо бол өөрсдөө дүгнээд ерөнхийдөө бол гаргацсан байсан байх. За энэ дугаарыг үзэхэд бол хит хитэн сонирхолтой апсет гарсан байсан. За тухайлх нь бол Lock болон Chiprushka нарын баатал байгаа. За мэдээж энэ баатлын favorite бол Chiprushka нэрлэгдэж байсан ч гэсэн Lock-ийн хувьд бол энэ баатал дээр маш сайн байж тэгээд зооноос гарсан эхний бааталтаа Chiprushkаг ялж ялд байгуулсан. Өмнөх дугааруудыг үзэж байхад ч гэсэн цаадны жоо хувьд бол Season 4 дээр нэлээд level up хийж нэлээд өөрийгөө бэлдэж орж ирсэн байна лээ. Энэ Season дээр бол Lock-ийн хувьд бол нэлээд дэшээ үзэх баха. За дараагийн апсет хийсэн хүн бол яхаарахгүй Kunai GT байсан. За түүний хувьд бол Season 4-ийн авраг болох магадлалтай баатлуудын нэг Last X-тэй баатал хийсэн. За мөн л энэ баатал дээр Kunai GT өөрийгөө level up хийсэн дараагийн түвшинд гаргасан гэдгээ баталж Last X-ийг бол ялж ялд байгуулсан. За ингээд харангуут бол Rap Divj-гийн Season 4 ялагч нь хинч болж магадгүй маш сонирхолтой болж байна. За тэгээд дараагийн дугааруудаас хин финалдах уу, хин шүүгийн 8 шалгарх уу гэдг нь бол тодорхой болоод явчих нэ. Rap Divj-гийн бүх залуустаа цаашдын бааталд нь томоос том амжилтыг хүсье. Бүгд цаашдаа илүү их хичээгээрэй. Монголд Rap баатлын левелийг өшөө илүү өндөр болгодог залуусаа. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв 5 сарын 30-нд болоод өнгөрсөн зуны зугаа тоглолттой холбогдож байна. За энэ жилийн зуны зугаа тоглолтын headliner артистер бол рэпер Гинжин байсан. За түүний хувьд бол маш удаан хугацааны турш бэлтгэлээ хангаж байгаа өөрийнхөө тоглолтонд оролцсон. 2026 оны 5 сарын 30 хүртэл зуны зугаа тоглолттой холбоотой элдв янзын ховж ич үед юм уу те элдв янзын beef, за янз бүрийн дуу уран бүтээл гэх мэтчлэн яригдах зүйл бол маш олон байсан. За тоглолтын өдөр бол та бүхний мэдэж байгаачлан жаахан сэрүүхэн тэгээд бороотой өдөр байсан. За стадионд тоглолт болж байгаа өдөр бол цаг агаар маш чухал үүдэг. За хэдий ийм байсан ч гэсэн 80-90% дүүргэлттэй байсан зуны зугаа шоу тоглолт. За мэдээж зуны зугаа шоунд бол онцлог хит хитэн зүйл бол энэ жил байсан. UB Comedy-гийн дайралцсан хэмээх шоу стадионы тайзан дээр болсон рэперүүдийн эсрэг комедиан гэдэг концепттэй мөн оддын ирэлт хэмээх тэмцээн зуны зугаагаас зарласан шүү дээ. За шилдэг 6 оролцогчдыг тайзан дээр лайв хэлбэрээр бааталтуудаад ялагчийг нь тодруулах байсан. За оддын ирэлт хэмээх тэмцээний ялагчаар болвол рэпер Сэцэн хэмээх залууд одорсон. За түүний баатлын хэсгээс бол хэдүүлээ үзсгэе. Shut
Рэпер эцэнд цаашдынх нь уран бүтээлд томоохон амжилтыг хүсье. Тэгээд энэ нэрчээ битгий алдаарай. За энэ жилийн 100-100 тоглолт болвол цаг үеэ дагаад AI-г бол нэлээд ашигласан. Дуулагдж байгаа дуу болгон дээр тайзны цаатлын LED бол өөрчлөгдөжсэн. Өөр нэг онцлог зүйл гэх юм бол яг стадионы голд Ильяма хэмээх тайзыг бол зассан байсан ямаатай. За тэр ямаа нь болохоор хар ямаа. Тэгээд нэлээд том шар алтан гинжтэй, хамарнаас нь нэлээд утаас агсан бас улаан нүдтэй, сүртэй. За та бүхний мэдэж байгаагаар рэпер Гинжингийн хувьд бол өөрийнхөө сүүлийн цомгийг Ильяма гэж нэрлсэн. Тайзан дээр болсон тоглолтын хамгийн сэтгэл хөдлөм хэсэг гэх юм бол түүний эхнэр болон охин нь гарч ирээд за тэгээд аавдаа болоод титмийг зөвлөж өгсөн байгаа. Ганцхан хэлсэн. Намайг гоуд гэдэг олон хүмүүсийн зөвшөөрөхгүй мэдээж. Гэтэ би ганц зүйл баттай мэд. Би хайртай охтойгоо тул өргөж гоуд байх болно. За тэгээд мэдээж тайзны бүжигчдийн баг болон Twerk Mongolia гэдэг ч юм уу те тухайн рэперийг бол хайплж байгаа MC болон DJ нар юу ярих вэ? Рэпер Гинжин бол угаасаа энэ тал дээр Монголын ямар ч рэперийг дагуулахгүй. Них амар заавал магтах гэдэг юм бол ерөөсөө байхгүй. Гэхдээ хамгийн орчин үеийг артистуудын нэг шүү дээ яхаарахгүй Монголын. За тэгээд асар их хилан болон хандлтыг араасаа дагуулсан рэпер Big G болон рэпер Гинжинрийн No сэлгээ хэмэхтүү хамгийн анх удаага лайв нь бол явсан. За тэгээд тоглолтын төгсгөлд бол хипхоп гавьяд хэмээх дуу явсан. Тэгээд рэпер Lil төгөд хүндэтгэл үзүүлээд яг хамтдаа байгаа юм шиг айгүй гоё vibe-ийг бүрдүүлээд салют буудаад тэгээд тоглолт дууссан. За энэ жилийн 100-100 тоглолтын хувьд болвол харуулт хамгаалт болон нойлын асуудал гэдэг ч юм уу те ерөнхийдөө бол ийм асуудал нэгч гарсангүй. За тэгээд хамгийн гол нь ирсэн үзэгчд нь өөрсдөө ухамсартай байгаад соёлтой тоглолтоо үзчих юм бол нэг иймэрхүү тоглолтыг бол бид нар байнга үзэж болно шүү дээ. Стадионы тоглолтын асуудал гэдэг бол ямар тоглолтоос үл шалтгаалаад хинүүс ирж үзэж байна, хин үзэгчдийн массыг бүрдүүлж байна гэдгээс бүх зүйл шалтгаалдаг гэдгийг бол та бүхэн ойлгосон байх. За тэгээд шоуны дараа бол рэпер Гинжин болон продюсер Халзаа нар дараах сториг хийсэн. За тоглолт үзсэн үнэстэй. Тоглолт үзсэн үнэстэй бүгдээрэнд баярлалаа. Тэгээд бас бүгдээр соёлтой болсон баярлалаа маасаа. Тэгээд маш гоё зөний зуг болсон. Зөний зугаа бас цаашдаа үйл гоё болох гэдэг байна. Баярлалаа. Дүүдэж гисэн баярлалаа. За 100-100 шоу тоглолт дууссаны дараа рэпер Limit King-ийн стори бол айгүй анхаарлыг татсан. Энэ жилийн 2 оролцох тоглолт дууслаа. Дараа жил төв цэнгэлдэх минийх шүү. Энэ 100 төв цэнгэлдэхийн тайзан дээр дахиж гарахгүй. Big Smoke Records building. За нэг иймэрхүү маш том сториг болвол рэпер Limit King хийсэн байгаа. Тэгээд 2027 онд төв цэнгэлдэхт тоглолтоо ихэндээ. За эхний сэдв бол рэпер Limit King-тэй холбогдож байгаа. За түүнтэй холбоотой ойрын үеийн сонь сайхан гэх юм бол 21 бүдэт цомог нь тун удахгүй худалдаанд гарах гэж байгаа юм шиг байна лээ. Тэгээд цомгийнхоо хүрээнд рэпер Гинжинтэй хийсэн дууга клипчүүлсэн байсан. За ингээд Limit-тэй 21 бүлэт цомгийн одоо сүүлийн 5 дооны эхнийх нь одоо гинжинтэйгээ бүх цомгийнхоо дуугаар нь клипчүүлж байгаа. Тэгээ одоо энэ зомби 5 бүлэт гэсэн. Эхнийх нь манай хоёроо болно. За миний хэлчихсэн юм тэгээд хэлчлээ дээ гэж. Тийм болж байгаа шүү.
Өмнөх базаан дээр ярьж байсанчлан 21 бүлэт цомог нь 21 дуутай тэгээд цомгийнх нь ихэнх дуунууд клиптэй гэдгээр онцлогтой. За цаадны чүвд бол зүгээр нэх суугаад байдгүй хамгийн хөдөлмөрч рэперүүдийн нэг. Саяхан Big Smoke хэмээх өөрийнхөө рекордсын үйл ажиллагааг эхлүүлсэн байна лээ. Limit King-ийн хувьд бол өөрийнхөө шинэ рекордс дээр артист сонгон шалгаруулж авахар болсон байлээ. За тэгээд хэдүүлээ дараах хүчлийг үзцгээе. Limit King байна. За тэгээ манай Big Smoke Records албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За манай студийн зүгээс одоо эхний үйл ажиллагааг та бүхэн танилцуулах гэж байна. Энэ юу вэ гэхээр артист сонгон шалгаруулах үйл ажиллагаа байгаа. Үүнд одоо эрэгтэй, эмэгтэй нас хамаагүй. За тэгээд хип-хоп, R&B, pop, магадгүй rock аль ч жанраар одоо үглэх, дуулах тий авьяасыг харуулсан, дуулсан өөрийн царай маш тодорхой гарсан байх хэвээр. За тэр бичлэгийг 6 сарын 30 хүртэл одоо манай студийн мэйл рүү явуулаад за тэгээд 6 сарын 30-нд бид бүхэн сонгон шалгаруулалтаа хийх болно. Эрэгтэй, эмэгтэй, R&B, rock, pop гэх мэтчлэнтэй ер нь төрөл жанрыг харгалзахгүй гэж шүү дээ. За тэгэхээр рекордсын стил нь болвол Toned Records-тай адилхантай масс руу чиглэсэн уран бүтээлүүдийг хийх юм болов гэж зүгээр бодлоо. За ингээд харахад rapper Limit King-ийн хувьд болвол Toned Records-д байгаад өөрийнхөө тусдаа лейблээ нээж гарсан ээлжид артистын нэг боллоо. Toned Records-ийн хувьд болвол та бүхэн мэдж байгаа rapper Sandh-ийн хувьд бол Ladies Only хэмээх өөрсдийн шинэ лейблийг хийсэн. Rapper Tandri-ийн хувьд өөрөө бас шинэ рекордсыг нээсэн. Одоо ингээд rapper Limit King-ийн Big Smoke Records гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн Toned Records-оос салаалсан бас айгүй олон лейбл үүсэж байгааг бид бүхэн харж байна. За тэгэхээр Toned Records хуучин шигэ ингэж олуулаад биш ч гэсэн нэг иймэрхүү family болж байгаа юм болов уу, гэр бүл болж байгаа юм болов уу гэж бодогдож байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт rapper Limit King-тэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдэв бол Rap DJ-тэй холбогдож байгаа. The Rap DJ шоуны season 4 эхлээд EP 5 цацагчсан явж байна. The Rap DJ Battle шоуны хувьд бол та бүхэн мэдж байгаа Rap MB-гээс хойш Монгол залуусын анхаарлыг бол аюулгүй ихээр татж байгаа маш амжилттай төсөл болж байгаа. Мэдээж энэ төсөл яг яагаад амжилттай болж байгаа вэ гэхлээр оролцогчдын чанараас шалтгаалж байгаа. Батлеруудын ур чадвар бол дугаар ахих тусам сайжирч байсан боловч за EP 5 дээр бол хараахан тийм байж чадсангүй гэж харагдаж байна. За үүнийг нь бол комент хэсгээс ажиглаж болно. Тэгээд комент хэсэгт бол энэ дугаар жоохон сул болчлоо, оролцогчдын чанар жоохон муутчлаа ч байд юм уу те. За аль эсвэл бүр батлеруудын лайн шахавгдсан байна. За нэг иймэрхүү комментэд бол айгүй их байсан. Гэхдээ EP 5 дээр бол бүх батл муу байгаагүй, сайн батлууд бас байсан. За тухайлах юм бол энэ дугаарыг аварсан хоёр оролцогчд нь Lock болон Colin байсан. За Lock-ийн хувьд бол та бүхний мэдэж байгаачлан EP 5 дээр бол маш ууртай орж ирж байгаа. Тэгээд түүний уур чадрууд нь илт сайжирсан харагдчихсэн. За Lock-ийн хувьд бол өмнөх дугаар дээр Chiprushka-тай баталсан. Тэгээд Chiprushka-г ялж апсетик хийсэн. За энэ удаагийн дугаар дээр харин түүнийг тэнцүүлсэн. Тэгээд түүнийг тэнцүүлсэн шүүгчдийн шийдвэр нь маш их сонирхолтой байсан. За ер нь л үе иймэрхүү нэг юм сонирхолтой шийдвэрүүд гаргадаг. Жишээлх юм бол энэ дугаар дээр даваа долоо болон Kunai GTR нар баталсан. Тэгээд Kunai-ийн хувьд бол ялсан. Гэхдээ шүүгчд бол тэнцүүлсэн. За энэ дугаарын хамгийн сонирхолтой бөгөөд хамгийн сүүлийн батал нь бол Colin болон Last X нарын батал байсан. За Colin-ийн хувьд бол Last X-ийг ялсан. Тэгээд өөрийгөө бас champ авах chanceтэй тэ топ 3-ын нэг шүү гэдгээ одоо баталсан батлыг хийсэн. Бас авсан яхнасаа хайр горилтын гинлээ. Найз охин ч намайг дэмжихээр ирсэн байна. Тулсан газар бол амар орилт юм байлээ. Чамтай таараад би ямар сандралд орсонгүй. Шааш дуусчаад чандралж өргөн сүү. Намайг шаан гэж бодохын оронд Анжелина Жолиг шаан гэж бод. Тэр нэрээ амьдрал ойрхон шүү. За season 4-ийг үзээд дуусгахад болвол Colin болон Lock нар финалдах магадaltaй байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ мэдээж Ганзо, Chiprushka, Kunai нарыг бол мартаж болохгүй энэ season дээр. За тэгээд ямар ч тач Rap DJ-ийн дараагийн дугаар бол тун удахгүй цацагдах байх. Тэр болтол мэдээж олон зүйл нь тодорхой болох байлгүй дээ. За тэгээд мэдээж Rap DJ-ийн бүх батлрууд амжилт хүсье. Энэ 7 хоногт Rap DJ-тэй холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд анхаарлыг татлаа. MLB-д Newsack нэрээр 200 урамшууллаа. За дараагийн сэдэв бол хөгжмийн продюсер, хөгжмийн зохиолч, аялагчтай холбогдож байгаа. За өмнөх базаан дээр та бүхэндээ ирж байсан шүү дээ. Түүний хувьд бол 3А төслийнхөө хүрээнд Leo Rojas-тай бол ээлжид уран бүтээлээ хийж байгаа. За тус уран бүтээлийнхаа хүрээнд хөгжмийн продюсер, аялагчийн хувьд бол Герман улсын Франкфурт хотын Basement Loft студид бол зочилсон байгаа. За яг энэ студи дээр дэлхийд алдартай Pamphlet хөгжимчин Leo Rojas-тай уран бүтээл дээр ажиллаж байгаа. За энэ
Цагийн бүтээлийн хувьд бол Монголын уламжлалт хөгжмийн өнгө аяс болоод орчин үеийн дууралт дэлхийн хөгжмийн элементүүдийг нэгтгэсэн өвөрмөц бүтээл болохоор төлөвлөгдөж байгаа. За уран бүтээлчдийн Франкфурт хотод болсон уулзалтын үеэр зөвхөн нэг уран бүтээлээр хязгаарлагдахгүй цаашдаа урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлэхээр санал нэгдсэн бөгөөд за хамтарсан цомог хийхэр хүртэл албан ёсоор тохиролцсон байгаа юм байна. За энэхүү цомог нь Монголын хөгжмийн өв соёл болон дэлхийн хөгжмийн урсгалуудыг холбосон олон улсын сонсогчдод хүрэх зорилготой томоохон төсөл болж байгаа юм байна. За яг энэ албан ёсны тохиролцоонд бол Монголын хөгжмийн түүхэнд яг одоо болж байгаа хамгийн гоё зүйл болж байна. За тэгээд цаа хоёрын хувьд бол Герман улсад уулзаад за Лео Рохосын хувьд бол нэг иймэрхүү ярилцлагыг өгсөн байна. Сайн байцгаана уу монголчуудаа, намайг Лео Рохос гэдэг та бүхэнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Миний хувьд аялагчтай хамт энэ төсөл дээр ажиллаж байгаадаа хамгаас их баяртай байгаа. Тун удахгүй бид та бүхэндээ гайхалтай шин цомог болон гайхалтай уран бүтээлийг хүргэхээр тийсэн ядан хүлээж байна. Миний зүгээс та бүхэндээ бас нэг мэдээ дуулгахад би 7 сарын 6-нд Монгол улсыг зорж очих болно. Улаанбаатарт очно гэхээс тийсэн ядан хүлээж байна. Монгол гэдэг гайхалтай түүхтэй энэ агуу улсад урилгаар очих болсондоо маш их баяртай байна. Тун удахгүй уулзцай залуусаа. Баярлаа. Баяртай. За дэлхийд алдартай Панплот хөгжимчин Лео Рохос нэг иймэрхүү ярилцлагыг өгсөн байна. За түүний хувьд тун удахгүй буюу 7 сарын 6-нд Монголд ирнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж шүү дээ. Лео Рохосыг ирэхээр олж зураг даруулаад айгуу гоё яриа аваад тэгээд дараагийнхаа базаанд оруулах болно залуусаа. За тэгээд эцэст нь энэ гоё төслийг эхлүүлсэн аялагчтай бол цааш-цаашдын уран бүтээлд нь томоос том амжилтыг хүсье. Задны хувьд бол Монголын уламжлалт хөгжмийн үнэт төвийг орчин үеийн хөгжим технологитой хослуулан шинэ өнгө төрхөөр дэлхийд таниулах зорилготойгоор ажилладаг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа бол Монголын хөгжмийн олон улсын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж байгаа гэдгээрээ томоохон онцлогтой. За тэгээд өнгөрсөн 7 хоногт хөгжмийн продюсер, зохиолч, аялагч болон дэлхийд алдартай Панплот хөгжимчин Лео Рохос нартай холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд анхаарлыг татлаа. Өнөөдрийн базааны хамгийн сүүлийн сэдв рэпер Big G болон Цэцэн нартай холбогдож байгаа. Одоогоос 2-7 хоногийн өмнө Wonderba хамтгийн хувьд Social Play Park дээр 2 өдөр дараалан тоглолтоо хийсэн. За энэ 2 өдөр дараалсан тоглолтын бүх тикет нь дуусч бас Монголын урлагийн түүхэнд үлдэх бас томоохон үйл явдал болсон. За яг энэ тоглолтын дээр бол рэпер Big G хувьд өргөдөн дуулсан. Тэгээд дуулахдаа Монгол рэпер дууга дуулсан байгаа. За яг энэ дууг дуулсан бичлэг нь Facebook дээр явахад бол хүмүүс хоёр талын сэтгэлдэлтэй байсан. Нэг хэсэг нь бол рэпер Big G энэ дууга яах гэж ингэж байн дуулаад байдгийн, рэпер Цэцэн өөрт чинь зориулсан дис дууга ерөөсөө интенд дуулж явдаггүй штэ гэсэн байр суурьтай байсан. Харин эсрэг талын байр суурь бол ойлгомжтой. За энэ бичлэгийн хувьд бол сүүлийн 2-7 хоногийн турш сошиал дээр нэлээд хандлт явсан. За яг энэ бичлэгийн хариуд нь гэх юм уу те рэпер Цэцэгийн хувьд бол нэгэн подкастт ороод рэпер Big G Монгол рэпер дуугаа дуулах тоолонд яг ямархуу реакшнтай байдаг вэ? За энийг бол дэлгэрэнгүй илэрхийлсэн байгаа. Тэнд зураг нь байгаа да. GV-тээр зогссон. Хажууд нь алцаах зогссон тэр хажуудлынх нь одоо нэг хосоо гитгэлээтэй. Тэг бид дөрөв нэг тийм зураг байдیں۔ Тэгээд гайгүй болж ирсэн. Тэгээд гайгүй болж ирсэн чинь манай нөгөө дууга одоо хүртэл Монгол рэпер гэдэг дууга дуулаалах. А тийм. Тэгээд тэр нь одоо тэр нь одоо надад одоо заах намайг дуулсан болоо тий одоо намайг намхан гинөө байна уу. Надад тусдаг юм нь болохоор одоо манавыг тий маавын нэрийг намхан дөржин цэцэн бэлэг гэдэг бүр намнан дөржин цэцэн бэлэг гэсэн бол би юм. Намхан дөржин цэцэн бэлэг гэх тэр дуугаа ингээд болио гэж ингээд дуулаад байдаг надад ерөөсөө тэр ингээд тий хүмүүс ингээд над руу явуулдаг байхгүй. Яг зүгээр одоо би одоо тэр хүмүүсийг хоёул ингээд мэдэхгүй ч бодол санаа юу бодож байгаа тий. Тэгтээ зүгээр ингээд хөндлөнгөөс ингээд харахаар хипхопын юу гэдэг нэг гоё зүйл нь одоо хүртэл ингээд бүгд л яг ийм амьдаар дулдаг шүү дээ тий. Тийм учраас тэрийг зүгээр ингээд текстээр нь ч юм уу тий
одоо өвлөхтэй зүгээр сольж болно шүү дээ. Зүгээр яг үнсэн яг овгоор нь дуулаад явж ивэл чинь нэг амар имзэлтэй харам. Тийм биш үү? Жиж бас ухаантай маа нэрээ. Нэрээ тий. Гэхдээ зүгээр тэгээд би ч таав явж байгаа юм чинь. Намдан дээр ч юм бэлэг гэж хэлэхэд болохгүй. Асуудал байхгүй шүү. За түүний хувьд бол бид уг нь нэг хэсэг гайгүй болчихсон байсан. Гэхдээ түүнээс хойш Монгол рэпер гэдэг дууга байнга дуулж байгаа нь ерөөсөө өөртөө таалагдахгүй байгаа. За тэгэд мөн өөрийнх нь овгийг өөрчлөн дуулж байгаа нь бүр ч илүү таалагдахгүй байгаа талаар бол ярьж байна. Рэпер Big Jig-ийн хувьд бол мэдээж үүн дээр нь ямар нэгэн хариу тайлбарч гэдэг юм уу те, ямар нэгэн бол стори хийгээгүй. За ямар ч тач Монголын хипхопын өв жанрын хувьд бол одоо хүртэл асуудал үргэлжилсэн те, биедээ нэг хайхтар дуртай байгаа бол харагдахгүй харагдаж байна л да. За тэгэд мэдээж өв жанрын хувьд бол ахиж муудаа, ахиж сошиалор бифлээл, ахиж дууныхаа мөрөн дээр хавчуулаад тийм зүйл бол мэдээж болохгүй хаа. Хипхоп гэдэг бол entertainment, хипхоп гэдэг бол шоу. Шоу гэснээс энэ жил стадионын шоу Монголд маш их боллоо. 7 сарын хувьд бол мэдээж Монголд амралт зугаалгын сар байдаг учраас стадионын шоу бол болохгүй. Хэдүүлээ 8 сарыг хүлээн. За тэгээд тухайлах юм бол 2026 оны 8 сарын 29-нд Төв Цэнгэлт хүрээлэнд 9 дахь жилдээ Triple X надан болох гэж байгаа. Тун утгагүй бас early bird тасалбар худалдаанд гарахаар болсон байна. Энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Сак аут. Түр баяртай үзэгчтэй.